наад зах нь ядахтаа усны нөөцний одоо гол их сурвалжлал бид нар орох гээд байна, зам барих гээд байна. Энэ асуудал төр ингээд усны нөөцийн зөвлөлөөсөө, үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөсөө бидэрт ингээд зөвшөөрөл өгөөч гэж төрийнхөө босод агуулгын зөвлөлөөр Монгол усны одоо нөөцийг тодорхойлж бичсэн хүний хажууд суугаад байгаа байхгүй. Оюун гэрэл байгаас ямар мэрэгчлээ. гидрогеологийн тайлан уншсныгаа ярьж байгаа. Ямар мэрэгчлээ хүн бэ? Монгол улсын бүхэл бүтэн салбарын одоо мэрэгчлэлтийн энтрийг дайч дормжилж байна. Монголын усны мэрэгчлэнгүүд бол ер нь 1900 бэлтгэгдсэн 32 оноос эхэлж одоо маш системтэйгээр бэлтгэгдсэн. Таавал намайг юу ч мэдэхгүй гэж байна. Та нар 15 16 онд Ганган нуур сэргээд ширэгчлээгээд улстай ямар шууган болж байсан. Тий одоо сэргээд ус. Тайшир усан захлаас барьж байгаа Ганган нуурыг сэргээх бас авхан гол ширгэж тосоо дүүр урсж байгаа байлээ. Ганган нуурыг сэргээх төслийн 1 2 дугаар шатны техникийн одоо шийдлийг бий боловсруулсан. Төслийн удирдсан. Дараа нь авраг тосон нуур одоо байхгүй одоо хүн орж. Авраг тосон нуурыг сэргээх техникийн төсөл юуг нь хэлээ төслийг бас бий удирсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 15 16 онд Монгол орны усны одоо аюулгүй байдлын талаар том судалгаа хийгээсэн. Тий, энэ бүх талаар судалгаа хийгээд тэгээд тэр судалгааны багийг удирдах одоо тийм хүндтэй үргийг над оноосон. Тэнд одоо Монголын бүх салбарын одоо усны эрдэмтэд мэргэжилтэнгүүд оролцож 500 гаруй хуудастай том тайлан бичиж бид нар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоо хүлээлгэж өгсөн. Тэр бол усны талаар баримтлах Монгол орны одоо Монголын төрийн хар хайрцагын бодлого. Туул бол маш сайн судлагдсан. Хэдэн хэмжээний ус авч болох уу? Хизээ тэр чинь усан дуусах юм. Тэрнийг яад нөхөн сэргээх юм гээд ингээд юм уу бүгд ингээд гарчсан.